Сайн уу манайхаа. Юуны өмнө та эдтэй шинэ он юм төрөгч. Ер нь бол солиод буудгаар зовж олсон мөнгө маань хормын дотор амархан сарниж алга болдог гэдгийг маш сайн ойлгож авлаа. Гэхдээ мань ч өөртөө зориулж аваагүй өрөөлөн имийг өөрөө бодулж байгаа юм шиг харах чинь нүл кайф юм байна штэ. Жаахан муухай аяагүй юу? За гайг ах уу. Харгэд нүд заяасан сонсгэд чих заяасан имийг ямар даралтай нь штэ тий. Ингээд манийханд бэлдсэн дараагийн бичлэг болвоос үхэг дээрээ дулсан ч үгэр бугаатай явахгүй. Хөгшин насны Агомгийг шоронд одоо ч үзүүлж байгаа өдгөө 67 насыг зоогсон Америк улсын иргэн Бамапыг та бүхэндээ албан бусаар танилцуулж байна. Энэ имгэн бол үнэн шийдсэн юм ээ заа юу. Яг яагаад вэ гэж үү? Яг одоо энд яг тэрний чин талаар л амаална. Олон таван өөр зүйлгүй эхлүүлцгээе. Иргэн Бамап 1958 оны өвөл Америк улсын Сент Луис хотын Дэлливуд дүүрэгт төрж өссөн. Амьдарч буй хугацаанд иргэний даатгалын газар нэлээд хэдэн жил ажиллаж байсан туршлагатай. 2001 онд нөхөртөөгөө Миссури мужийн Афалон хотод сууршиж State Farm гэх машин зуучлалын газарт ажиллаж эхэлсэн бөгөөд үүний хажуугаар H2 Partners LLC нэртэй компанид үл хөдлөх худалдан авч засварлан дахин борлуулах бизнес эрхэлдэг байв. Гэхдээ хичээн амьдрал нэг л болж өгөхгүй байсан уу эсвэл лайлаа ингэж зүдэрснээс гэрийнхээ матрасыг нуруугаараа зүлхий гэж бодсон уу? 2010 он гэхэд хийж байсан бүх ажлаа дуусгар болгоод нуруу хөл болон хүзүүний өвдөлт гэсэн шалтгаанаар хөгжлийн бэрхшээлийн тэтгэмж авч эхэлсэн байдаг. За тэр харж аваад их чинь жинхэнэ хувийн бизнес яг эндээс л эхэлсэн байгаа. Учир нь гэвэл үхлээ, хадлаа, уул зилдаа найзаа гэдэг хуучин ажлын хамтрагчаа өчиггүй донгорсноос гэмт хэргийн буйхаа эхэлжээ. Түүний найзын нэр Элизабет К. Мейер Фария. Товчхондоо түүнийг Бетси гэж дууддаг. Бетси эр нөхөр болох Рассел Скотт Фариатай Миссури мужийн Трой хотод амьдардаг. Яагаад нөхрийнх нь нэрийг ингэж хэлээд байна вэ гэхээр энэ ах бүр энэ Бамап гих хэгчин эрэхтэй бүр нягт холбогдно. Хөөрхий манчин бүр судлаа явж явахдаа хүртэл өрөвдөг шиг. За. Тэр ч яг Бамапинаас Бетси 2010 онд хөхний хорт автар гэж онцлогдсон ч эмчилж чадалгүй явсаар 2011 оны 10 сард түүний ээлгэн тархаж эдгэршгүй шатанд орсныг мэджээ. Уг нь амь насны даатгал болох $150,000 эр нөхөр Расселийн нэрэн дээр хаягдсан байсан боловч 2011 оны 12 сарын 22-нд Бамапинаас болох Бетси нас барахаас хэдхэн хоногийн өмнө энэ өдөр нөгөө амны ганц найз гигдэх дахир дутуу онштой Бамапын нэрлүү цорын ганц ашиг хүртэгч гэдэг гэрээгээ шилжүүлсэн байдаг. Тэгээд яг уу Бамапын найз Бетси өгөхөө ер нь гадралцсан. Гэхдээ арайч түүний найз Бамап хугацаанаас өмнө тонгорчин гэдгийг огтхонч бодоогүй. Гинэн цагаахан сэтгэлээр гэртээ нэг удаа хөргүүлсэн юм гэдэг шиг таньдаг мэддэг айлуудаараа ороод салах ёс хийж явсараа байгаад сүүлд нь ээжиндээ очихоор болсон. Энэ өдөр болвоос 2011 оны 12 сарын 27-ны өдөр байв. Тухайн өдөр юу болсон юм бүү мэд. Нөгөө Бетсигийн дахир дутуу найз болох Бамап учир зүггүй би чамаа гэрчин үргээд үгүй гэд гуйж гуншсараа байгаад түүнийг оройны 7 цагийн орчимд гэрийнх нь гадаа буулгаад гэрлүүгээ эргээд харьсан гэж мэдүүлэг өгөөд байдаг. Тэр өдрийн оройны 7 цаг 30 минутын үед Бетсигийн охтын нэг нь ээжлүүгээ маш олон залгасан ч хариу өгөөгүй гэдэг. Бетсигийн нөхөр Рассел тэр өдрийн орой 6 цагийн үед найзтайгаа уулзаж гэрт нь кино үзэж гэрлүүгээ буцаад 9 цаг 40 минут гэхэд ороод ирсэн чинь яасан байх нь вэ? Өгөж үлдсэн ганц ихнэр нь цусаа гойжулсан буудан дэрлээ твтэж байсан. Шууд л уцаа аваад 910 илүү залгаж дуудлага өгсөн. Хэлсэн үг нь манай ихнэр амиа оролцсон буудан дэрлээ твтэж байна гэж хуцтай. Юугээл үхэх гээд өөрийгөө хүн 55 удаа хутгалаад дээр нь ясаа гартал талхны утгаар зүсгэвдээ. Энэ нөхөр тэгж яагаад үнэн тэнэг гар. Төдөлгүйч цагдаа сэргийлгэн 10 минутын дараа сүртэй орилсоор орж ирсгэлсэн. Харсан зүйл нь тодорхой. Дээр дурдсан буудан дэрлэлцэн талигач дээр нэмэх нь юугаач мэдхгүй халан цугаар. Нөхөр Рассел юуч бодолгүй 911 лөө залгаж мэдүүлэг өгсөн ч
ирсэн шинжээчд амиа оруулсан гих дуудлага авч ирсэн ч бодит байдлыг харахад ямар ч утгагүй тайлбар гэж хэлээд нөхөр Расселыг яасан байх нь. Шууд дээлийн өмсүүлээд 20 руу атсан байдаг. 2012 оны 1 сарын 4-нд Бетсигийн оршуулга болсны дараа нөхөр Расселыг 1-р зэргийн хүн амны хэрэгээр яллаж 20 ангид хорьсон. 2013 оны 11 сарын 18-нд түүний шүүх хурал эхэлсэн. Олон нотлох баримт олдоогүйч Расселийн эгч болох Жюлийн хэлсэн нэг мэдүүлэг. Би нэг удаа Расселыг Бетсигийн нүрэн дээр дирээр дараад хүн үхэхдээ ийм мэдрэмж авдیں гэж хэлж байхыг харсан гэх. Дээр нэмээд Памапи хэлсэн мэдүүлэг. Рассел бол маш ширүүн дөрвөн ааштай, арх их уудаг, Бетсиг хаяада занал хэлдэг. Түүнээс явандаа сална гэж хүртэл ярьдаг байсан гэх мэдүүлэг өгсөн байдаг. Зэнэггүй аашдаг авгаагаз. Тэгэд яах вэ? Юу ч бодолгүй хитэнпэ ууж найзындаа кино үзчихэд гэртээ ирсэн. Ах Рассел Скотт жинхэнэ кино руу үсрээд орчилгүй л яах вэ? Энэ өдрөөс эхлэн аавын хаалгыг цаанаас нь онгойлгох огтхонч боломжгүй шоронгийн хааныг толгоогоор шаасан байдаг. 2013 оны 11 сарын 21-нд Бетсигийн нөхөр Рассел Скоттыг бүх насаар нь хорих ял өгч дээр нэмэх нь 30 жил гэж шоронд ясын цайлгахаар болжээ. Угаасаа хэн Бетсиг алсан нь бүр тодорхой болсон байхад уг хэргийг мөрдөж шалгаж байсан цагдаа болон шүүгч нар юу болсон бүү мэд хөгжлийн бэрхшээлтэй гол дүр болох нөгөө Памапиг огтхон сэжиглээгүүд манч хүртэл гайхсан. Зөвхөн Рассел гэд шүлсээ өсчүүлэн барин түүнийг шоронд хийсэн байдаг. Гэхдээ энэ хэрэг ингээд шууд хаагдаагүй. Тэр үеийн шүүгч болон цагдаа нар бас нэг жаалжуул балиар авилгал авцсан магадлалтай баримтууд удалгүй ил гарч цухаж эхэлснээр ахын шүүх хурлыг ахин төлөвлөж дав заалтаж эхэлсэн. 2014 онд нэг удаа, 2015 онд 2 дахь удаага. Эцэст нь энэ оны 11 сарын 7-нд Рассел Скоттийн ял хүчингүй болж бараг 4 жил хийгээгүй хэргийнхээ төлөө нусаа хазартаа насан байдаг. Расселийн хэрэг ингэж дуусныг мэдсэн Памапийн зорьсон зорилго нь бүтлгүйтсэн тул өөр арга чарга хайж эхэлсэн. Учир нь гэвэл нөгөө муу авгаач нь ахиад л нэг өөрийгөө бүрэн хамгаалж чадахгүй 33 настай Луис Гумпенберг гих 2005 онд машины ослоос болоод бие болон сэтгцийн бэрхшээлтэй болсон нэгэн эмэгтэйг байга болгож 2016 оны 8 сарын 16-нд Луисийн биед нь $900 болон нэг загтал хийгээд Памап өөрийнхөө гэрийнхээ дор байх гаражинд 5 удаа түүнийг буудаж амин ороосон. Биед нь үлдээсэн тухайн загталд бичсэн зүйл нь Памапыг алаад түүнийг данснаас Бетсигийн даатгалын мөнгийг авч Расселд өг. Памапыг гэрт нь оруулж Бетси өгсөн байсантай ижил болгож тавиад тэндээс цугтаа. Үүний дараа би чамд $10,000 өгнө гэх загтал байв. Уг буудлага болсноос хэдхэн минутын дараа нөгөө шийдсэн балиар авгаач нь өөрийн дураар 911 руу залгаж учир зүггүй манай гэрт хулгай орж байна гэж дуудлага өгсөн байгаа. Тухайн цагдаагийн газар дуун хураагдан үлдсэн байж. Ийм хэрэг болоод цагдаагаас түүнийг дудаачгүй байхад өөрийн биеэр очиж мэдүүлэг өгнө гэж тэнэгтэж байгаад өөрийнхөө мэхэнд өөрөө бүдрээд унчилгүй л яах вэ? Памап цагдаа дээр мэдүүлэг өгөхдөө үгүй би зүгээр машиндаа сууж байсан чинь нэг машин барьсан хүн ирээд гинтэл дотроос нь нэг галзуу солиотой мэддэхгүй хутгатай эмэгтэй бууж ирээд над руу дайрч Расселийн мөнгийг аваад иргээд орилсон. Би ч яг уу багаас сурсан каратагийн зохилдоор худгын зохиж унгаагаад өмгүй гэрлүүгээ зүгтэж ороод түүний хойноос хөөгөөд ирэхэд нь өөрийгөө хамгаалж юуч бодолгүй 5 сумыг туханд нь наасан гэж тайлбар өгсөн байдсан байна лээ. Үүнийг сонссон нөгөө байцаагч чинь яасан байх нь вэ? Санталтайгаа хойшоод саваад унтсан. Чи юугээ хуцаад байгаа юм бэ? Гүнээрээ ямар кино штэ. Би болон сэтгцийн бэрхшээлтэй хүн тийм урдам машинаас үсрэн гарч ирээл тань руу дайраал. Каратагийн мэхэнд чинь түүний барьсан хутга нь унаал. Нөгөө би болон сэтгцийн бэрхшээлтэй Гумпенберг хутгаа аваад таны хойноос хөөгөөл. Болоо. Ийм юмд манай 6 настай хүүч итгэхгүй заа юу гэд 2016 оны 8 сарын 23-нд Памапыг 1-р зэргийн хүн амны хэрэг болон зэвсэг хэрэгэлсэн гинт хэрэгт буруутгаж шоронд хийхээр болов. Баривчлагддаг энэ өдрөө ариун цэврийн өрөө орчоод ирэх ихтэй хүртэл мань хүн амиа орлохыг завдаж
Би энэ хэрэгүүдийг хийсэн гэд улам нотлоод буцахгүй араанд нь хийсэн байдаг. Дээр нь түүний найз байсан Бетсигийн аллахын хэрэг, Памапыг тэрхүү аллахыг хийсэн гих маш олон нотлох баримтууд ар араасаа цувран гарч ирсэн. Бас болоочгүй энэ мөв балиар авгаа төрүүлсэн ээжигээ үрдэл алсан байж болцсохгүй хэрэгт 2013 оны 10 сард холбогдсон. Түүний ээж нь сэтгцийн дороотой гих оноштой тайвшруулах юм хэрэгэлдэг үе мөчний өрөвсөлтөө хүн байсан. Үгсэн шалтгаан нь өндрөөс унаж амнасаа алдсан. Биеинд нь сүлд нь шинжилгээ хийгээд үзэхэд түүний цуснд тайвшруулах үйлчилгээтэй золбидем гэх хэмийн агуулмж 0.84 микрограмм илэрсэн. Хэвийн хүнийхээс бүр 8 дахин илүү. Бас л ойлгомжтой л байгаа юм. Манай энэний хийсэн ажил гэдэг нь үнэртэй байхад осол гэж бичээд хэргийг хаасан байдаг. Дараа нь яасан байх нь вэ? Игчийн дансанд ээжийнхэн даатгалын мөнгө гулгаад ороод ирэлгүй л яах вэ? Гэхдээ яг уу тэгээд 2017 онд тэр Saint Louis хотын шүүх хэмнэлгийн дарга түүний ээжийн үхлийн тодорхойлолтыг осол гэдгээс тодорхойгүй болгож өөрчилсөн гэдгийм байна лээ. Удахгүй тэгээд игчийн ялан дээр ахиад нэг ороод ирэх нь тодорхой бах уу. Хүн хүний нүхийг ухдаггүй. Зөвхөн өөрийнхөө нүхийг ухаж амьдардаг. Бас л үнэ аашж байгаа шүү. Нэрэн нөгөө Бетсигийн нөхөр Рассел сүүлд 2020 оны 3 сард шоронд бараг 4 жил хийгээгүй хэргийнхээ төлөө суусны үр дүнд нөхөн төлбөр болох $2 сая улсаас авсан гэж байгаа. Тэгээд түүний шүүхтэр эсрэг мэдүүлэг өгж байсан Бетсигийн 2 охин бас сүүлд нь уучлалт хүсснээр энэ хэрэг 2 нь шоронд, 1 нь шоронд гиснээр хүртэх нэг нь хүртгээ өртөж хүсээгүй 2 нь тэнгэртээ заларч дууссан байдаг. За. Энэ үрээд бичлэгээ дуусгачих. За тгий. Төвчээртэй сонссон сонсогч танд маш их баярлалаа. Хэрвээ танд манийх нь бичлэг таалагдж байвал subscribe хийж дэмжээрэй. Баярлалаа. Баяртай.